Ажлаа байна. Өнөөдөр болохоор миний өдөржин гэртээ байдаг өдөр. Ямар ч гарах ажил байхгүй. Бүгд өөрөө надтай хамт нэг өдрийг манай гэрт өнгөрүүлцгээе. Гэс асуулаа ичээд усан дуртай. Би танаас үсээ нуух гэдэг нэг зүйлс юм аа. Өнөөдөр өөн миний ажилтны өдөр ахгүй юу? Арбайтны өдөр юм. Гэхдээ манай арбайт засварт ороод газарна. Тэгээд би одоо ингээд юуны амрал. Ханжээ хүчээр амрах амрал. Хаад нэр аим гой мэдээ. Бүштэр энийг мэдээ би бүр амар баярлаа заяа. Тэгээд одоо 25 оны 10 сард заяа. Энэ харж гин үү? Баах юм шавтай амар заван баазтай. Би ингээд тэгсэн чинь look at this. Look at this. Өчигдрийн. Одоо ингээд жоохон байгаль тагтай ингээд бүх ихэнх нь дандаа татах байхгүй болцсон. Харж ив ялгааг нь 3 сарын дотор. Би ингээд өөрөө ч мэдээгүй ингээд багаар ингээд арилсныг. Тэгээд ингээд одоо ингээд юуны ачаар энэ арилч өгдгийг би одоо сайн мэдэхгүй байна. Тэгмэл би ингээд цагаан батхны тос хүртэл төрсөн. Тэгээд дээрээс нөгөө гуйжлагч дан зүрийн гуйжлагч гэсэн зөндөө ашигласан. Ингээд амар олон зүйл ашигласан учраас яг энэс болоод ингээд гайг болчлоо гэд хэлэх юм. Гэтэ ингээд амар байхгүй бат ингээд одоо байгаагаараа байх хэрэгтэй гэдгийг амар ойлгож байна. Яг өчтөр энийг харчаал. Урам ороод салаад идэж байна. Гайгүй болж байгаа зураг харсан чинь нэг тийм 기분 좋아가지고. 얘는 오리엔탈 소스, 얘는 болохоор 갈릭 소스 해서 먹어. 자, 먹자고. This Alexandra Ball, presented by her mother. That was a happy surprise. It also brought me to London where I'm most at home. 울진이는 өдөр 비에버 нөгөө 입이 짧아가지고 жоохон 힘들어 болохоор 얘는 왜 이렇게 따라가지를 못해? 못 따라가네? 돌지 않네. 좀 많이 도는 걸로 알고 있는데. 자. 됐어. 우유들을 하실 때 당근 дээр юм тавих хэрэгтэй. Юу гэх юм бол 당근 чинь нөгөө хуучин бараа зардаг аппликейшн баггүй юу? Тэрэн дээр юм тавина. Юу тавих юм бэ гэх юм бол манайх энэ гэрт нүүж ирэхийн өмнө плетик авсан баггүй юу? Тэгээ тэрийгээ зүгээр ингээд солиод ингээд хийчих юм байна да гэж удаа байжсэн чинь эднийх сольж болдог ч гэсэн сайт нь таалахгүйсэн юм аа. Энэ харж байгаа энэ хойтлыг. Тэгээд одоогоосаа тэр хуучин юугаа зар гэд тэгээ би ингээд байнга завгүй гэд хойшлуулсаар байгаад одоо ингээд бараг жил гарна тэнцээ жил жараа худлаа мó жилгээ жил гарна тэнцээд
хатгалцсан байж байгаа. Тэрийг очиж тэрийг гаргаж ирж аваад зургийн дараад болцгоо. Ах тэ өрийгээд байна. Энэ хатаахта болцсон юм уу? Аха. Энэ олон дээдлийн савнарын ард байгаа байхаа. Маш муу бай. Манна? Анинде? Гүү аха. Балконы зэр нууц өрөнд өгдөг лөө. Балконы нууц өрөнд байгаа юм шүү дээ. Тэгэхээр бүр ядрах. Энэ надад муу ээ. Тач гаргаж ирлээ. Одоо энийг нэг нэг жилийн өмнө адилхан загвар нь 150,000-аар зарагдсан байна. Би ойрд дандаа гэртээ юм хийхэр бол энэ ширээнийхаа байрлалыг жоохон өөрчилж ингээ хийдэг болсон. Инхээр илүү анхаарал сайн төвлөрт юм лээ. Над л авдаг амар тэгсэн. Нэг тийм амар тухтай мэдрэмж, нэг тийм гоё. Өчигдөр би бас найзтайгаа хамт уулзаад манай нэг найз энэ чонд амьдардаг антай ойролцоо амьдардаг нэг найзтайгаа хамт хоёулаа голдоо уулзаад голдоо номын санд уулзаад том номын сонгууд байгаа шүү дээ. Дүүргийн том номын сонгууд. Тинчээ уулзаад хоёулаа ингээд өөрөөсөө хийх юм хийя. Тэгээд ингээд хүн ч угаасаа гадна ингээд нэг тийм хянаж байгаа хүн намайг харж байгаа ч юм уу. Олон нийтийн газар байгаад илүү ингээд бие зүг авч яваад илүү ингээд хийх ёстой юм ингээд сайн төлөвлөж чаддсан шүү дээ. Тэгээд бит хоёр ингээд өглөө уулзсан чинь амар тэнэг заяа. Бас амар ингээд MBTI-ийн пин мэрэгдээд MBTI-ийн пин мэрэгдээд нэгтгэг өдөр бүх номын сан амдсан байна заяа. Тэгээд бит хоёр баларсан ингээд кафе ороод номын сан ороод мөнгө өрөхгүйгээр зүгээр гоё ингээд хичээлээ юм аа гэдэг ингээд явъя гэж бодсон чинь яхахгүй. Одоо уулзсан юм чинь шүү дээ кафе орж юм хийж суугаад амар гоё кафе болсон бүр ингээд кофений тэмцээн яасан зав. Тэгэхээр аргагүй үрээд юм л ингээд кофений арт март нь амар гоё яаж тэгж хийдэг байна. Би өөрөө нэг кафед ажилладаг хүний хувьд амар итсэн. Миний үйлчлүүлэгчүүд би бас нэр амар яриараа гадаа зүйл бодоод байсан байхгүй юу? Амар сонирхолтой докюментари явсан. Тэгээд тэрөө Netflix үзэж болох газар байд хүүхдүүд бол энийг заавал үзээрэй. Guys, энийг заавал үзэх хэрэгтэй. The Mind Explained ингээ 2 seasonтэй зав. Чиний ингээд одоо шил эхний season нь Memory, Dreams, Anxiety, хоёрдугаар season дээр нь How to Focus, Teenage Brain, хүний personality, brainwashing гэдэг иймэрхүү сэдвүүдийг ингэж 20 минут амар богинохон 20 минутын дотор чамд ингээд тодорхой хэмжээний ойлголтыг өгөх тийм докюментари Netflix байхгүй хүмүүсд зориулаад би ингээд ярьж өгөх юм бол надад хамгийн их таалагдсан Memory гэдэг season 1-ийн 1-р ангид байсан байхгүй юу. Тэгээ би дээрээс нь ингээд энэ жилээс эхлээд өөрийнхөө үзсэн драма ч юм уу, кино ч юм уу, ер нь ямар ч юм байсан үзсэн юм аа ингэж тэмдэглээд тэрнээс юу ойлгосон, юу мэдэрсэн гэдгээ аль нь надад амар таалагдсан, аль нь надад таалагдахгүй байсан гэдгээ бас бичигээ батсан байхгүй. Тэгээ би тэрэн дээр бичингээ энийг бас амар ингэ ярмаар санагдсан байхгүй. Амар үнэхээр таалагдсан учраас яг үзхийн өмнөх миний сэтгэл бол ийм байсан байхгүй. Би зарим хүмүүс амар ой санамж сайн, зарим хүмүүс үнэхээр ой санамж нь над чиг би болохоор жоохон ойсон чинь муу төрөлтэй байхгүй юм ингээд хурдан чэйлж чаддаггүй. Тэгээд ингээд баанасаа дурсан ихэрч нэг амар дурсамж байдаггүй. тэрийг бүгд ингээ мартцсан байдаг. Тэгээ би ингээ яагаад ингээ хүн болгоны энэ ингээд өөр байдаг юм болоо гэдэг
тийм жоох юм сонирхолтой тийм асуулттай энийг хамгийн анх үзэж эхэлсэн. Тэгсэн чинь ойсомч memory ойсомч дурсамж энд ингээд 3 чухал нөлөө үзүүлдэг зүйл байдаг гинэ. Эхнийх нь одоо мэдрэмж гэх юм уу? Камжон одоо инех уурлах гэх мэт ийм мэдрэмжүүд. Хоёрт болохоор газар ямар нэг утга учиртай газар ч юм тодорхой газар байх юм бол тэр нь бас илүү ой санамж дурсам болж үлддэг гинэ. Тэгээд гурав дахь нь болохоор story ямар нэгэн зүйлд ийм storyтэй байх юм бол илүү ой санамжинд амар сайн үлддэг. Тэгээ ялангуяа ийм юм цээжилт одоо тоомоо цээжилдэг тийм тэмцээний аврагууд чинь хүмүүс болохоор ингээ өөрсдийг нь зүгээр тоо цээжилнэ гэж боддог. Яг үүндээ бид нэр тэр тоогоо ямар нэгэн story ч юм уу ямар нэгэн үлгэр шиг ингэж толгомтроо үлдээдэг гэд тэрийг ингээ тайлбарлчихсан. Надад тэр нь амар нэг бодлын амар бас магадaltaй ингээ багада одоо миний ингээд багийнхаа дурсамжуудыг дурсъя гэж бод үзсэнгүүд нэг тийм амар гомдчихсэн. Эсвэл амар ууралжсэн, амар иччихсэн тийм амар хүчтэй мэдрэмжүүдтэй дурсамж нь илүү амар үлдсэн байдаг юм санагдсан. Тэгээд бас жоохон зөв ч юм уу гэж бас ингэ бодсон. Тэгээд бас эндээс амар сонирхолтой зүйлээс нь тэрээс ихгүй бясалгал нь хүний бясалгал хийх үед хүний анхаарал төвлөрөх чадвар нь илүү өсдөг гинэ. Тэгээд анхаарал төвлөрсөн үед хүн илүү ой санамжаас сайжирдаг. Тэгээд энэ амар сонирхолтойсэн. Тэгээ ингээ бас тусдаа ийм бясалгалын талаар бас ярьсан юм анги бас байсан баггүй. Бясалгалч амар олон төрөл байдаг. Тэр дундаас нэг хамгийн утсан бясалгалын талаар ярьж өгөөд тэгсэн чинь хүн чинь ингээд бясалгал хийх үед толгомтор янз бүрийн ингээд ой санамж дурсамжуудаа бодох үед ингээд жоо ичмээр юмнаар нь жоо төрж бодогддөө шүү дээ. Тэнгүүд амар муухай мэдрэмж ингэж төрдөг шүү дээ нэг тийм. Тэнгүүд ингээд тэрийг ингээд тархины ажиллагаагаар ингээд үзсэн чинь одоо лам хүмүүс байнга бясалгал хийдэг лам хүмүүсийн тийм одоо муухай мэдрэмж төрөх хэмжээ нь илүү бага байсан энгийн хүнээс. Бага байсан зав. Тэгснээ бас амар сонирхолтой дөнгөж бяцлал хийж байгаа хүн болон бяцлаглыг байнга хийдэг хүн хоёрын тархины ингээд ялгааг харж үзсэн юм л та. Хийхийн өмнө хийхийн дараагийн хараад үзсэн чинь яг анхан шатны одоо beginner хүн болохоор нэг амар ялгаа байгаагүй ч гэсэн тодорхой хэмжээний тархины ажиллагаа нь жоохон өссөн байсан. Тэгснээ байнга бяцлал хийдэг тэр ламны тархины ялгааг үзсэн чинь бүр амар их өссөн зав. Тэр ингээд графикаар үзүүлсэн чинь ингээд вау энэ юм жирсэн. Тэгээ бас бяцлал бас ер нь бол хийвлээс амар гоё юм байна штэ гэж бас амар бодсон. Тийм амар сонирхолтой толгой дотроо. За ингээ влог хийх үедээ нэг заавал ярина амар гоё байсан гэд тэгсэн. Тэгээ тэрийг нэг ярьсан чинь сэтгэл амрав. За тийм байсан байна. Камера жоон хол тавьж хагаад хийх юм хэлээ. Тэгэхгүй бол яг ингээд хажууд байсан чи амар ярмаар санагдаад яриад байна. Жот амар чалчаа. Би нэг үсэн гүрийгээд та 6 хүртэл суучих гэж бодсон чинь чадахгүй юм шиг байна. Гэл юм мэдээд үргэлжлүүлээд сууцгаа. Йоо. Өдөр амар хурдан юм аа. Гэртээ гарахгүй байх тусам өдөр нэг тийм илүү хурдан өнгөрч байгаа мэдрэмж юм хийсэн чи хийгээгүй ч. I hope to be half the Viscountess you are. I am sure you will be even greater. And forgive me, I will move into a downhouse. I cannot begin to share my tablet. 과메트메르 진심으로. 우와. 과메 즉сэн. Би 7 хоногт нэг удаа идэгээд тийм зориод тавьсан хгүй. Би гойм амар дуртай. Гойм байнга идчихэд. Тэгтээ гойм чи амар шингэдэггүй хоолой нэг штэ.
тэгчих дөө юм дээр заяа. Adventures with you. If I did, you would swoon. You cannot have that. We wake up. Би구나. I think we're done today. Яг нэг цаг болсон. Тэгээд одоо би өнөөдөр хийх хэмиг дуусчлаа. Одоо сайхан 누울 수 있어. 편하게. Yeah. Нар ч гэсэн барах жаргачтэй. Болж байгаа ч. Би бүр нэр амар хөвтгийг хүсэл. 야구장에서 한번 해보고 싶다는 생각합니다. 대표팀 형들과 함께 쑥쑥 성장하고 있는 문동주는 생각이 많아질 때면 소소한 일복 고구마의 뭐. 행복 고구마. 뜨개질도 정말 많이 하고 그러면서 마음을 좀 편안하게 생각하려고 했어요. 그렇게